Наадмын хүрээнд жинхэнэ тэсвэр хүч шаардсан бурайд уламжлалт наадгаа тоглоом сорилтууд явагдлаа. Оролцогчид зөвхөн аврагын төлөө бус дэлхийн дээд амжилтыг шинжлэхийн төлөө хүч сорьсон юм. Өнөөдөр 1000 гаруй хүнийг хамарсан үйл ажиллагаа өгж байна. Зөвхөн сээр цогх төрөлд гэхэд 700 оролцогчтой байна. Үндэсний спортын төрөл наадам жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна. Энэ удаа зөвхөн Закамьянск дүүрэг гэхэд 20 баг нийт 200 орчим оролцогч авчирчээ. Бидний тэмцээнд маш нухацтай бэлдсэн. Алтан мундраг бол бурайдад олимп шиг чухал наадам юм а. Сэрний яс зохих төрөлд дэлхийн дээд амжилтыг эвтгэхээр Амар Деликов оролцож харамсалтай 65 биш 46-аас хуг зогчээ. Та гараа харавлаач их өвдөж байна уу? Үгүй зүгээр байна. Энэ тэмцээнд яаж бэлдснээ яриад өгөөч. Тосгондоо төлөө агалдаг шүү дээ. Тэгээд үүрмэг жижиг муу салаад унахаар нь 50-аас 60-ыг цуглуулж байгаа тэрийг нь хагалж бэлтгэл хийдэг юм а. Наадмаар эмэгтэйчүүдийн хүч чадалж тод байгаа нь харагдлаа. Сэр зохих нь зөвхөн эрчүүдийн спорт гэж боддгоо. Яалаа гэжтэй эмэгтэйчүүд эрчүүдээс мундаг шүү. Тэсвэр хүч чадал шаардсан спортод хүйсийн хязгаарлалт байх ёсгүй гэдгийг эмэгтэйчүүд нотолсон юм а. Хүүхдүүд ч наадмаас хоцорсонгүй. 6 настайгаас эхлэн бяцхан тамирчид хүртэл өрсөлдөжээ. Ахыгаа сэр зөхөж байгааг нь хараад өөрөө зөхмөр санагцсан. Наадамд Орос улбаны улсын үр байгалийн хязгаар, эрхүү, туваа, халимаг зэрэг бүс нутгаас оролцогчид төлөөлөгчид иржээ. Мөн Монгол Хятадаас ирсэн зочид ч алтан мундрагд оролцсон байна. Энэ жилийн ялагчийн гол шагналын 1 сая рубль болон Чингис хааны үеийн хуйг дуулах байлаа. Андрей Слепнев, Жанна Ощепкова, Валерий Чайдопов. Новости дня. Агуу их орны дайн бол зөвлөлтийн сая иргэдийн хувьд хүнд хэцүү сорилт байлаа. Тэдний нэг нь манай нутгийн Игорь Сергеевич Иванов юм. 1940 онд түүнийг цэрэг татсан бөгөөд Сталинградын тулаанд анх удаа тулалджээ. Тэр цаг мөчид тэрээр нэг л зүйлийгөө мэдэрчээ. Ухрах газар үгүй, ард нь их орон бий. Энгийн нэг байлдагч байгаагүй. Бүр их бууны нэгтгэлийн тагнуулчаар ажиллаж байсан юм. Дайны үед дайсан эхлээд мэрэгэн бууч болон их бууны тагнуулчдыг устгахыг зорддог юм. Игорь Сергеевич яг ийм хүнд аюултай үргийг гүйцэтгэж байсан. Иванов их бууны тагнуулын жинхэнэ мастер болж дайсны чухал байнуудыг оновчтой илрүүлж зөвлөлтийн их буучдыг чиглүүлэн удирдах үжээ. Тэрээр олон удаа гардан тулаанд орж шийдэмгийн ухаалаг хандан ялгарч байлаа. Тэрээр Германы хамгаалалтын 15 чухал байрлалыг биечлэн илрүүлж зөвлөлтийн их бууны галын чиглэлийг удирдсан. 1943 оны 10 дугаар сарын 23-ны өглөө Герман цэргүүд их буу танкийн дэмжлэгтэйгээр Красный Рог хэмээх тосон руу сөрөг товтлогоо эхлүүлсэн. Зөвлөлтийн их бууныхан сүүлчийн хүчээ шавхан тулалджээ. Герман цэргүүд анги нэгтгэл рүү дайрч байсан ч Иванов шантарсангүй. Тэр цэргүүдээ өөрөө удирдан сөрөг товтлогоонд оруулж гартаа гар буу барин төрүүлж өөдөөс нь босчээ. Хүчтэй гардан тулаа эхэлж бууг нь дайсан суглан авч хайсан ч тэр сандарсангүй. Унсан дайсны бууг суглан авч буджээ. Энэ мөчөөс байдал эргэж германчууд ухарч эхэлсэн байна. Би Игорь Сергеевич Ивановыг тун шийдэмгийн хүн байсан гэж боддог. Тэр шийдвэр хурдан гаргаж итгэлтэйгээр хэрэгжүүлдэг байсан. Ийм хүмүүсийн ачаар л бид ялалтад ойртсон. Дайсан ухарч эхэлсний дараа Иванов дайсны эзэлсэн их бууг ашиглан тэднийг галын дор оруулжээ. Ингэснээр анги нэгтгэлээ хамгаалж довтлогоог бүрэн зогсоож чадсан байна. Эрлэг зөрөгтэй дайнаас айдаггүй хүн байж зорилгодоо үнэнч баатар. Благодаря таким людям, как Игорь Сергеевич Иванов шиг зориг төвчээр бахархал итгэл төгс хүмүүсийн ачаар бид ялтаа байгуулсан. Өнөөдөр манай хотод түүний нэрээр нэгэн гудамж нэрлэгдсэн бөгөөд гавьяаг нь үеийн үед дурсах болно. Жанна Ощепкова, Валерий Чайдопов. Специально для программы «Новости дня».
Буратус Ангарск эрхүү Чита болон Монгол улсаас хүрэлцэн ирсэн шилдэг тамирчтай 3 харцах 3 сагсан бөмбөгийн хотын зөвлөлийн цом нэртэй олон улсын 3 дахь тэмцээнд ёслол төгөлдөр хүлээн авлаа. Энэ тэмцээнийг агуу их орны дайнд ялалсны 80 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод энэ спорт эрчимтэй хөгжиж буй илрэл боллоо. Этот вид спорта активно развивается. Манай охид өвгүүд энэ жил Аст орондын тойргийн аварга болж улсын хэмжээнд хүч үзэх хэрэгтэй болсон. Бид өндөр ихтгэл хүлээлгэж байгаа. Спортын энэ төрлийг бид тууштай хөгжүүлж байгаа учраас өөр бүс нутгийн тамирчид маад ирж өсөлтөх нь бидэнд том завшаан болж байгаа юм. Залуусынхаа хожлыг хармаар байна. От формата 3 харцах 3 сагсан бөмбөг нь уламжлалт сагсан бөмбөгөөс ялгаатай. Богино хугацаанд илүү хурдтай, эрч хүчтэй, тесрэлттэй уур амьсгал бүрдүүлдэг юм. Тоглолт 10 минут үргэлжилж, завсарлага багтай, биеийн контакт ихтэй тул үзэгчдийг уйдах завгүй, он сонирхолтой байдаг юм а. спорта в Улан-Удэ очень популярен. Ребятишек очень много. Плюс Маш их оролцогч хүүхдүүд байна. Зуны улиралд гадаад зохиогддог тэмцээнүүд ч гэсэн олон үнийг татдаг. Энэ бол үнэхээр сонирхолтой тесрэлттэй спорт. Хурдан өрнөлттэй учир үзэхэд хэн бүхэнд сэтгэл хөдлөн байдаг юм а. проходит. Поэтому и зрителям интереснее наблюдать. Турнир продлится. Тэмцээн 3 өдөр үргэлжлэх бөгөөд нийт 9 насны ангилал 400 гаруй тамирчин ур чадвараас орхоор оролцож байна. Зөвхөн тэмцээн бус бүс нутгийн залуусын эрүүл амьдралын хэм маяг, найрамдал нөхөрлийн бэлэг тэмдэг болон өрнөж байна. Олеся Цыкина, Сергей Медведев. Новости дня. Жил бүрийн хавар Чита хотын голын дагуу амьдардаг иргэдэд олон бэрхшээл тулгардаг. Эргээсээ халан гарсан ус айлуудын хашаа байшингууд ихсүүтгэж амьдралд нь ноцтой хохирол учруулдаг юм. Үүнийг шийдэхин тулд өнгөрсөн оноос эхлэн барилгынхан Ингодо голыг намхруулах томоохон төсөл хэрэгжүүлж байна. Хоёр талын эргээр нийт 10 км урттай аварга далан босгож байгаа юм. Далангийн бүтээн байгуулалтад 70% нь хийгдээд байна. Нийт бүтцийн эзлэх нь 380 мянган шоуметр юм. Энэ 4-р сард бид налуу хэсгийг монолит бетоноор бэхжүүлж эхэлнэ. Далангийн өндөр нь одоогийн усны түвшнээс 7-8 м орчим байх юм. От уровня существующей воды Хамгаалтын энэ том байгууламж нь орон сууцны хорооллуудыг яг хажууд байрлах тул зөвхөн инженерийн бүтээн байгуулалтаар зогсохгүй, иргэдэд зориулсан тохичлтын бүс болохоор төлөвлөгдөж байна. Хэдий одоогоор гэрэлтүүлэг сандал зэрэг элементүүд зураг төслийн шатанда байгаа ч далангийн ажил дуусмагц Ингодын эрэг дагуу алхах амрах цэгүүдтэй ногоон зурвас бүс бий болох юм. Бидний зогсож байгаа дээд хэсгийг цутгамал бетоноор хувчна. Харин орон сууцны хороолд ойрхон хэсэгт резинийн тор татаж хар шороо асхан зүйлийг тарих юм. Ингэснээр цэвэрхэн байгальтай зохицсон тохичлолтой бүс бий болно. 2025 онд зөвхөн усны хамгаалтын барилга байгууламжид 1 тэрбум рубль төсвөлсөн бөгөөд энэ нь өнгөрсөн 2024 оныхоос 60 сая рублээр илүү байна. Шилка болон Чернышевскийн дүүргүүдэд ч мөн далангийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа. 2026 он гэхэд нийт 38 км урт барилга байгууламжийг барьж дуусгах зорилготой. Үүнээс гадна агын болон өвөр байгалийн хязгаарын дүүрэгт 2025 онд томоохон засвар сэргийн босголт хийгдэхэр төлөвлөсөн. Энэ онд 20 даланг бүрэн засварлаж шинчилж 30 гол орчмын бүсийг цэвэрлэн уршицыг чөлөөлөхөөр төлөвлөж байгаа юм байна. Верхневилюскийн улууст анх удаа зохион байгуулагдсан хоорогийн цомын нээлттэй автоуралдаан орон нутгийн иргэд автомашины спорт сонирхогчдын анхаарлыг татсан өвөрмөц шоу болж өндөрлөө. Цасан бүрхүүлтэй Бартад замаар 10 аймагаас ирсэн 32 баг 4 төрлийн уралдаанд авхаалжсан ба жолооны ур чадвараас ирсэн юм. Тэмцээний үе шат бүр адреналинаар бэлхэж байлаа. 201 метрийн драг уралдаан жолоодож залуурчин 2 замын дунд байраа солилцсон. 600 метрийн спринт гүн засан дээгүүр шууд дахих юм. 2 км-ийн тойрог уралдаан ур чадвар төсвөр хатуучлыг шалгасан сорилт. Тэмцээний ялагчаар Сунтарын улуусаас ирсэн Якут нэртэй баг болж Бартад замын аваргын тэтмийг зүүжээ. Уралдаанд оролцогчид бүгд автомашины спортын жинхэнэ шүтэн бишрэгчид байлаа. Энэ үйл ажиллагаа маш сайхан өргөн цар хүрээтэй боллоо. Орон нутагт анх удаа олж байгаа уралдаан үнэхээр таалагдлаа. Би жолооны өмнөлгөө 8 жилийн өмнө авсан. Тусгаалan механик машин дээр дадлага өгсөн. Энэ удаа оролцож байгаа машин маань Барс нэртэй миний хувийн тэрэг. Машинтаа их хайртай дотн олсон. Инжектор мотортой. Инжекторный мотор.
Современные технологии. Орчин үеийн технологиуд уламжлалт салбаруудыг ч өөрчилж байна. Бээжингийн Хайдан дүүргийн демо бүст улаан авчид салаад хиймэл оюун ухаанд суурилсан босоо ферм дургаж байна. Хятадын ухаалаг хөдөө аж ахуйн шин зөв чигийг тодорхойлж байна. Искусственного интеллекта. Ургац хураалт шатлал бүрээр явагдана. Нэг игнийг хурааж байх хооронд дараагийнхыг суулгаж тасралтгүй тойрог үсгэнэ. Нийтдээ энд 19 игнэ байгаа. Автомат робот нь замаараа явж камерын тусламжтайгаар хортон шавжийг эрт илрүүлж ургацын таамаг гаргана. Бордоо нийлүүлэлт хүртэл бүрэн автомат. Хажуу бөөрөнд нь улаан лойлч тарж байна. Энэ бол хиймэл оюун ухаанд суурилсан лаборатори юм. Олон тооны мэдрэгч ургамлын бүх үе шатыг хяндаг. Ургамлууд ярьдаггүй ч бидний тооцооллын загвар тэдний хэрэгцээг яг таг тодорхойлдог. Шимт хичээлийн найрлага, гэрлийн эрчим, ус ба бордооны харьцаа, агаарын хэм, CO2-ын төвшингээд бүгдийн. Ургамлын өсөлтийг алсаас өдөрдөх систем нь бүх өгөгдлийг бодит цагийн гормоор цуглуулж төвлөрсөн хяналтын дэлгэцэн дээр харуулдаг юм. Энэ системээр бид фермүүдийг орон нутагт болон алсаас удирддаг. Одоогийн байдлаар бид эндээс Куншан, Нантун, Нимбо, Хибэй мужийн зарим бүс нутгийн үйл ажиллагааг төвлөрүүлэн хянаж байна. Орчин үеийн хөдөө аж ахуйн гараар хөдөлмөрлөдөг уламжлалт ойлголтоос хальж өнөөдөр өндөр технологи суурилсан дэвшилтэт шийдлүүдийг эрчимтэй нэвтрүүлж буй салбар болоод байна. Жишээлбэл Шүньян шин бүсийн хөдөө аж ахуйн удирдлагын газар нь China Telecom компанитай хамтран DeepSeek платформ дээр суурилсан Хятадын анхны хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон хиймэл оюуны загварыг боловсруулжээ. Манай хиймэл оюуны загвар хөдөө аж ахуйн өргөн хүрээтэй үйлчлэгээ үзүүлдэг. Жишээлбэл тодорхой ургамлыг хизээ тарих, хэрхэн ажиллах талаар асуултад хариулахын зэрэгцээ төрөл бүрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ зах зээлийн түн шинжилгээ хийх боломжтой юм. Энэхүү загвар нь төрийн байгууллага аж ахуйн нэгжүүд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өгөгдлийг хамттан боловсруулж лабораторийн судалгааны үр дүнг бодит фермийн нөхцөлд ашиглах боломжийг олгодог. Мөн хоорон нутгийн онцлогт нийцүүлэн тохируулсан. Миний бодлоор энэхүү хиймэл оюуны систем гэр бүлийн фермерийн хоршоо жижиг болон дунд фермерүүдэд хамгийн тохиромжтой шийдэл юм а. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааны хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж буй явдал нь дэлхийд дахинд энэ салбарын шинэ 90 үе томоохон өөрчлөлтийн эхлэл болж байна. Ухаалаг хөдөө аж ахуй нь өгөгдөл тулгуурладаг. Жишээ нь ургацын өвчин илрүүлэхэд урд нь мэргэжилтнүүд бүх урамлыг доороос нь дээш хүртэл гараар нарийн шинжилдэг байсан. Харин одоо хиймэл оюун ухаан бүхий ухаалаг нүдний шил камерын системийн ажлыг гүйцэтгэдэг болсон. Тэд ургамлыг зургаар буулгаж мэдээллийн санд хадгалагдж буй мянган зурагтай харьцуулан өвчнийг шууд таньж илрүүлэх боломжтой болсон. Что позволяет сразу же идентифицировать заболевание. Энэ нөхцөл фермерүүдийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол технологийн шинжилэл түргэн дасан зохицох явдал юм. Шинэ нэрэн хиймэл оюуны эрэнд амжилт гаргах гол түлхүүр нь шинэ арга хэрэгслийг овсгоотой ухаалгаар ашиглах чадвар байх болно гэж мэргэжилтнүүд онцолж байна. Безмолвная пустота. Аниргүй хоосон орон зай. Энэ бол Япон уран бүтээлч Чихаро Шотагийн Бээжингийн үзэгчдэд хүргэж буй уран бүтээлийн үзэсгэлэнгийн нэр юм. Үзэсгэлэнгийн бүхээгүүд дотор асар том инсталляц бүтээлүүд сүндэрлэн хар болон улаан өнгийн утаснууд объектуудыг орон хэрсэн нь ой ухааны гүнд нуугдсан өнгөрсөн дурсамжуудыг бэлэгдэж байна. Хүүхэд насыг санагдуулам тасархай дүрслэлүүд, сэтгэлийн шаналл, дотоод төгшөрт бодлууд авгаалтай мэт нуугдан оршдог. Энэхүү үзэсгэлэн Чихаро Шотагийн уламжлалт уран зургаас перформанс, орон зайн урлаг руу шилжсэн уран бүтээлийн өөрчлөлтийг өгүүлж байгаа юм а. Би жаахан байхдаа зураг зурах дуртай байсан. Бага наснаасаа зураач болно, өөр хинч болохгүй гэдгээ ухаарсан да. Чихаро Шотагийн уран бүтээлд зориулсан дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг хувийн эд зүйлсээ илгээхийг хүсдэг. Эдгээр зүйлс нь өөрийн гэсэн түүхийг өгүүлсэн богино тэмдэглэлтэй хамт ирдэг байна. Дараа нь тэрхүү дурсамж эд зүйлсийн түүхүүд нь Чихаро Шотагийн цаг хугацаа ба орон зай, амьдралын ачаа, өвглийн айдас зэргийг тусгасан агшин зуурын бодролтой нь уялдан сүлэлдэж уран бүтээл болон хувирдаг юм. Миний амьдрал уран бүтээлтэй минь адилхан. Би 2 ч удаа хорт авдраар өвдөж байсан. Энэ өвчнөж бас миний уран бүтээлтэй салшгүй холбоотой. Харин охиноо төрсний дараа миний бүх уран бүтээл амьдрал, төрөлд, оршихуйн тухай сэдэв рүү чиглэсэн.
Нэгэн ярилцлагад Чихаро Шото өөрийн бүтээлүүдийг орон зангидсан утсыг цаасан дээр зураасан зураас мэтээр зүрлсэн байдаг. Хар улаан хоёр өнгө нь түүнд яг л хоёр өөр харандааны өнгө шиг санагддаг гэжээ. Түүний хэлснээр инсталляцид ашиглаж буй бодит эд зүйлс төдийгүй тэдгээрийн хооронд үүсэх хоосон орон зайч мөн адил чухал байдаг гэжээ. Энэ бүхэн надад хүмүүсийн харилцаа шиг санагддаг. Харилцаа заримдаа маш ээдрээтэй, заримдаа урдчлан ялагдахаар тодорхой мэт. Миний эдгээр инсталляц бол үнэндээ сэтгэл хөдлөлөөс минь бүтсэн зүйлс юм. Энэ үзэсгэлэн хятадын үзэгчдэд гүн сэтгэл төрүүлэх нь гарцаагүй. Энэ удаа бид үзэсгэлэндээ хятадын уламжлалт үнгээс зарим талаар нь шингээсэн. Үзэсгэлэн нэг талаараа олон улсын үзэгчдэд зориулах зарах хэмжээ боловч нөгөө талаасаа дорны соёлын илүү гүн гүнзгий тайлбар болж байна. Миний бодлоор энэ үзэсгэлэнгийн гол зорилго бол хүмүүс өөрийгөө дахин шинээр нээх боломжийг олгох явдал юм а. Бээжинд болж буй аниргүй хоосон зай үзэсгэлэн дээр Чихаро Шото үзэгчдийг онцгой ертөнцид төхөөл тавихыг урьж байна. Энэ бол танил биш хүмүүсийн хооронд тэр дундаа уран бүтээлч ба үзэгч хоёрын хооронд орших, үл үзэгдэх утаснууд төр зур амилж байгаа мэт мэдрэгдэх орон зай юм а.